Сайн байна. Наа мөх зориг гэдэг мобинет компаниг үүсгэх захирал. Маш олон төрлийн ур чадвар шаардах. Хамгийн гол нь нэгдүгээр харилцаа, networking тэ одоо хүмүүстэй ингэж хүрээлэл үүсгэх ур чадвар одоо Монгол бизнес гэдэг их чухал ах шиг байна. Бодиттой үнэн байхтай, authentic байх гэдэг нэг ийм ойлголт гарч ирээд одоо хин нэг хийсвэрээр дагаж дуурайх ч юм уу яг тэр шиг болчихъя гэдэг шууд дуурайх биш яг өөрийнхөө үндсэн одоо давуу тал мөн чанар тэрийг ойлгоод ийм authentic байх, authentic бизнес эрхлэх гэдэг чухал зүйл ах шиг байна. За тийм мэдээ цаг үеэ дагаад технологи те одоо хиймэл оюун ухаан ч гэдэг юм технологийн дэвшлүүдийг бол бизнестэй ашиглаж үр ашигаа нэмэгдүүлэхдээ илүү одоо боломжийг олж харах хэрэглэгчд хүрэх ч гэдэг юм технологийн бас ур чадвар шаардлагатай болж болгочихсон. Би нөгөө аналог подкастыг сонсох дуртай. Цаг хэмнээд гоё. Одоо бидний өмнөөс ном уншичаад яриад өгдөг. Сайн л одох хэрэгтэй дээ. Бизнес эрхлэх, бизнес эхлүүлэх бол ер нь тийм амар биш. Тэтгэлийн хөдөлгөөнөр ч юм уу шууд ингээ ороход яг үндэ хэцүү одоо гадаадд бол стартапуудын нэг 10% ч юм амжилттай болдог гэж үздэг. Монголд бол магадгүй 1-2% байгаа бах тий. За тэг үнэхээр яг шийдсэн бол тэгэл хүмүүсээс тусламж хүсэл тий мэддэг чаддаг тухайн салбарт экспертүүд, найз нөхөд, ах эгч нар бусад салбаруудаас хүмүүсээс тусламж хүсэл ерөөсөө айж ичих санаа зовх нь байхгүй. За тэгээ бага зүг бүрдвэл санаа сэтгэл нийлсэн яг чин сэтгэлээсээ ингэ юм хийгсэн юм сэтгэл нийлсэн хүмүүс байвал яг арай юу болох бах. GS1 Монгол бизнесийн глобал хэл